Манай энэ үндэстэн угсаатангуудын дээл хувцсууд ямар шалтгаанаас болж ингэж өөр өөрийн одоо ийм онцлогтой одоо зах зам, буурай, торгууд, хаалга эзэмчин ийм болов. Хувцас судлалын хүрээнд бол хувцсны сэтгэл зүй гэж байдаг. Энд бол одоо бүлэг хүмүүс өөрөө өөрсдийнхөө онцолж ялгарах те нэгнээсээ нөгөөхийгөө таньж мэдэх ийм үйлдэлүүдээр хувцсандаа заавалчгүй одоо ялгарх шинж тэмдэг деталуудыг бол хийж өгдөг гэдэг бол одоо сэтгэл зүйн хувьд бол үздэг. Энэ нь бол хэдийгээр одоо 20-21-р зуунд гаргаж ирсэн шинжлэх ухааны зүйл боловч түүхэн өчтөд бол тийм байсныг бид нар бол үгүйсгэж чадахгүй. Магадгүй тэр олон уг аймагуд бие биенээсээ ялгарах аман уламжлалаараа бэлэгдэл зүгээрээ нэгээс нөгөөдөө одоо мэдээлэлээ дамжуулж идэг гэдэг. Монгол хувцас бол Монгол түүхэн шастер гэж бид нар бас ярих дуртай байдаг тийм үү? Одоо ингээд тэндээ бол янз янзын бэлэгдлүүдийг шингээж өгсөн байдаг гэдэг. Тэр утгаараа бас энэ ялгарх тэмдгүүдээ бол одоо хувцас төдийгүй гэр орон сууцандаа хүртэл одоо үүд хаалга цэцээс ахуулаад шингээж өгсөн байдаг.